Хүний эрхийн үндэсний комиссаас энэ хүч тусгай хэрэгсэлтэй холбоотой одоо энэ чиглэлээр ямар одоо дүгнэлтэнд хүрч улсын хурлд өргөн барьсан тайландаа тусгай хэмээн одоо их тамир таныг мэдээлэл өгнө гэж урьж байна. За баярлалаа. За хүний эрхийн үндэсний комисс хууль заасныгаа дагуу жил бүр улсын их хурлд Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг бол өргөн барьдаг. За ингээд байгуулагдсанаас хойш бол нийт 20 одоо илтгэл өргөн барьсан. 2021 онд 20 дахь илтгэлээ өргөн барихдаа COVID-19 цар тахалбаа хүний эрх гэдэг сэдвээр бол боловсруулж илтгэсэн байгаа. За энэхүү одоо илтгэлийг боловсруулахтай холбоотойгоор комиссаас хийсэн хян шалгалт, ажиглалт, мониторинг, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээлэл, комиссийн гишүүний шаардлага зөвлөмж, төрийн эрхтний байгууллагаас гаргасан шийдвэр, үйл ажиллагааны тайлан, мөн иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, судлаачдын хийсэн судалгаа мэдээлэл, үн шинжилгээнд бол үндэслэж энэхүү илтгэлийг боловсруулдаг. Өөрөөр хэлбэл бүх талын оролцоо, мэдээлэл, баримт, статистик үндэслэж болно гэж боловсруулдаг байгаа. Эдийг бол юун түрүүнд бас та бүхэндээ хэлхэн зүйтэй. За учир нь бол одоо миний одоо энэ товч оногдсон минутын тавигтавч танилцуулга маань мэдээж одоо энэ COVID-19 цар тахалбаа хүний илтгэлийн хүрээнд боловсруулагдсан мэдээлэлүүд бол орсон байгаа. За хүний эрхийн комиссаас одоо бэлтгэсэн 20 дахь илтгэл маань 6 бүлэг 29 дэд бүлэгтэй. За Монгол улс дахь эрх чөлөөний байдлын хамгийн нэгдүгээр сэдвийн хүрээнд бол амьд явах халдшгүй чөлөөтэй байх эрх, зорилтод бүлгийн эрх, иргэний болон улс төрийн эрх чөлөө, эдийн засаг, нийгэм соёлын эрх, төрийн албан агчдыг хөдөлмөрлөх эрх, туслах малчдыг хүний эрх гэж илтгэсэн 6 бүлэг байгаа. Эдгээр бүлгүүд маань дотор ингээд задраад 29 дэд бүлэгтэй. За энэхүү илтгэлийн хүрээнд бол 40 санал зөвлөмжийг улсын их хурлд шийдвэр гаргуулахаар одоо хүргүүлсэн байгаа. Түрүүн одоо нөгөө илтгэгчд ийм маань бас тавьсан мэдээллүүд бас мэдээж энэ ковидтой холбоотой мэдээллүүд, хүч тусгай хэрэгсэл хэрэглэх, за төрийн албан хаагчид тэр дундаа одоо цагдаа, онцгой мэргэжлийн хяналт, шүүхийн шийдвэр үүсгэх байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөхийн асуудал гээд бас бүхэл сэдвийг бол багтааж бас ингээ илтгэгчид нар маань өгсөн. За зарим мэдээлэлүүд бол давхцаж байна. За гэхдээ одоо энэ дотор бол мэдээж давхцаж байгаа хэдий боловч бид нар одоо өөр өөрийн одоо өнцгөөс улсын их хурлд өргөн барьсан одоо мэдээлэл бол өргөнэ. За энэ сая илтгэгч нарын бас хилцүүлэг өргөмж байхад төрийн албан агчдын асуудлыг хөдөлмөрлөхийн асуудлаар бас мэдээлэл мессеж авахыг бол хүссэн байна. Тэгэхээр энэ манай илтгэлийн төрийн албан агчдыг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн хүрээнд бол энэ илтгэлийн хүрээнд бол энэ сэдв бол тодорхой тусгагдаж явсан байгаа. За тэгэхээр одоо энэ COVID-19 буюу коронавирус маань одоо хизээ яг бүр эцэслэр алга болоод энэ халдвар тахал маань дуусахыг бол хинч мэдэхгүй байгаа. За анх бол 2 мэдээлэл болох үүднээс бол энэ одоо яг энэ ковид цар тахлын үеийн болоод энэ хугацаанд хөл хорой тогтоосон хүний эрхийн хязгаарлалтууд хийгдсэн асуудлууд одоо яригдах учраас би бас товч мэдээлэл олгож энийг хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За 2019 оны 19-31-ний өдөр бол Нарийн диктатор улсын Ухаан мужид вирусын гаралтай одоо ийм ууршны хурц өвчин гарсаа гэж дэлхийн нийтэд бол зарласан. За Монгол улс бол энийг одоо ковид юм уу коронавирус гэдгийг бол одоо альч дэлхийн улс орнууд мэдэхгүй байсан. За гэхдээ одоо Монгол улсын засгийн газар бол томоод төс өвчний одоо халдварын дэглэлт их өндөр байна гэд 20 оны 1 сарын 26-ны өдөр анх боловсрол сургалтын байгууллага үйл ажиллагааг хязгаарлах тогтоол шийдвэр гаргаж зарим хөлийн боомтуудыг бол түр хязгаарласан байдаг. За 20 оны 2 сарын 13-ны өдөр бол бас мөн төмөр зам авцамын зарим хөдөлгөөний хязгаарлалтуудыг бол хийсэн. За 2020 оны 3 сарын 10-ны өдөр Монгол улсад коронавирус талбар анх зөөвөрлөгдсөн тохиолдол гадаадын иргэнээс бол илэрч ингээд бүртгэгдсэн байна. За үүний маргааш нь буюу 3 сарын 11-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол энэхүү халдвар төвшнийг цар тахал хэмээн бол дэлхийн нийтэд бол зарласан. За ингээд Монгол улсын их хурлаас 2020 оны 4 сарын 29-ний өдөр коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,
тэмцэх нийгмийн эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг бол батлан гаргаж энэ хуулийн хэрэгжилтэнд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийг хяналт тавьж ажиллахаар үйлчилсэн. За хүний эрхийн үндэсний комисс бол энэ чиглэлийнхаа хүрээнд бол үйл ажиллагаа бас явуулж байна. За 2020 оны 11 сарын 11-ний өдөр бол дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэж засгийн газрын 178 дугаар тогтоолоор бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хөл хорой тогтоож ингэж хэлсэн. За үүнээс хойш хэд хэдэн удаа хөдөлгөөний хязгаарлалтуудыг хийсэн мөн энэ бэлэн байдал шилжүүлж улбар шар төвшөнд шилжүүлэх энэ арга хэмжээнд бол хийгдсээр ижнийг бол тавьж байгаа. За ингээд энэ цаг тахалтай холбоотойгоор 2021-ний 2 сарын 23-наас бол улс орон даяар вакцинжуулалтыг давталжуулалт юм бол гэсэн. Ийм болов тоо баримтууд байна. За тэгэхээр хөл хорой цар тахлын үед бол хөл хорой тогтоох эрхийн хязгаарлалтуудыг бол хийсэн. За гэвч энэ эрхийн хязгаарлалтуудыг хийхэд хүний халдчихгүй байх, чөлөөтэй байх, ялгарлан гадуурхгүй байх энэ зарчмыг бол баримталж ажиллах ёстой. За иргэний болон улс төрийн тухай олон улсын баг хүний эрхийн түгээмэл тунгаглал мөн Монгол Улсын үндсэн хуулиудад заасан энэ эрхийн хэрэгжилтийг хангах хүрээд энэ иргэний эрх чөлөөг хязгаарлахдаа зөвхөн хууль заасан үндэслэл журмын хүрээнд хязгаарлахад энэ зөв тусгаж өгсөн байдаг. За энийг бол баримталж тодорхой шийдвэр үйл ажиллагааг бол төрөөс гаргах ёстой. За цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх талаар ерөнхий байгууллага гадны шалтгаанаас гаргасан шийдвэр мөн арга хэмжээ нь бол иргэдийн үндсэн эрх чөлөөг бол хангасан байх ёстой. Тухайлбал хамгийн бага хязгаарласан бодиттой яг тухайн нөхцөл байдлаа тохирсон ямар нэгэн байдлаар ялгарлсан буюу гутаанд оромжилсан шинжгүй байх ёстой. За тэр COVID-19-тэй холбоотойгоор 4 сарын 29-ний өдөр хуульчилсан баталсан тэр хуульд бол яг энэ талаар бүр наривчлан тусгаж өгсөн бас чухал энэ зохицуулт болсон. За Монгол улс COVID-19-ийн халдвартай тэмцэх урьдчилан сэргийлэлт тархалтыг зогсоох нийтийн амнаас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор маш олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж ажилласан. За нийтийн хэв журмыг хамгаалах гэмтэр зөвшөөс урьдчилан сэргийлэх энэ хүрээнд бол олон төрлийн хөдөлгөөний хязгаарлалтуудыг нэвтрэх, зөвшөөрөл олохоос ахуулаад хүний бөгөөд үүсэхгүй байх ариутгал халдваргүйжүүлэлтийг хангах энэ чиглэлээр маш олон төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. За энэ хүрээнд жишээлбэл эх орондоо эрх эрхийг хязгаарлах, дотоодын хөдөлгөөнийг хязгаарлах. За энэ бол зургаар та бүхэнд бол ингээ хараад ойлгомжтой байгаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, явган зорчигчийн хөдөлгөөн, ажлын цагийн бас хязгаарлалтуудыг хийсэн, боловсрол сургалтын үйл ажиллагааг үзэр үйлчлэгээний байгууллагын хязгаарлалтууд гэдэг. Энэ бүх хязгаарлалтуудын үйл ажиллагааны хүрээнд бол төрийн албан хаагчид, цагдаагийн байгууллагууд, онцгой мэргэжлийн хяналт, бүр дотоодын хэргийн их сургуулийн сонсогчид мөн төрийн бусад үйл ажиллагаа чиглэлээр ажиллаж байгаа байгууллага түүний албан хаагчид бол ингээ хамрагдсан байгаа. За ихтгэл дурдсан албан мэдээлэл эрхлэх байгууллагаас авсан албан мэдээлэлээр бол энэ бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хугацаанд хөдөлгөөнд эргүүлэлт явганаар бол 7308 албан хаагч, тэр үеийн чиглэлд 390 баг, 14 тусгаарлах хамгаалах байр 31 хяналтын цэгүүдэд бол 16907 албан хаагч, мөн бусад байгууллагуудын хүрээнд 13 чиглэлийн 1190 байгууллагад эдгээрт хамаарах 7944 ажилтан албан хаагчид бол энд үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн энэ маш хэцүү хүнд цаг үед, цар тахлын үед энэ төрийн чигүүргийг хэрэгжүүлсэн энэ албан хаагчдын ажлыг үнэлэх хэрэгтэй. Гэвч ажил хийж байгаа хэдий боловч энд нь хүний эрхийг зөрчих ийм цөөнгүй бас тохиолдлууд гарсан гэдгийг өмнөх хэлтгэгч нарын мэдээлэлээс бол бид нар бүрэн бас харлаа. Тэгэхээр энэ ажиллаж байгаа албан хаагчдын эдгээр албан хаагчдыг ажиллах хугацаанд бол бас хэдэн ноцтой кейс тохиолдлууд бол гарсныг бол бас би хэдий давхцаж байгаа боловч бас мэдээлэл өгөх нь зөв байх. Тэгэхээр энэ 5 сарын автобусны буудлын 17 настай залуугийн талаар очир бал илтгэгч бол маш тодорхой бас хэлсэн байгаа. Энэ бол ерөөсөө юу харуулж байна вэ гэхээр насан туршаагүй хүүхэд за дээр нь энд автобусанд байгаа хүмүүс
тухайн хүүхдийг эерэг гарсан учраас ялгуурлах нөхцөлийг бол цагдаагийн албан хаагч төрийн чиглэл хэрэгжүүлж байгаа албан хаагч бол энэ нөхцөлийг бол бүрдүүлсэн байна. Маш олон цагаар бөхчм орчинд байлгаж халдвар хамгааллын бэлэн захаагүй дээр нь нэмээд одоо 11:30-аас 17 цагийн хооронд болж байгаа процесс шүү дээ. Дээр нь нэмээд маш одоо хүнлэг бус энэ хүүхдтэй харьцаж хүүхдэнд гадаа нэмхэн хувцастай зогсоосон энэ асуудал бол өөрөө ерөөсөө хүний эрхийн маш том нөхцөлтэй зөрчил. Энд тухайн ажиллаж байгаа албан хаагчид хүний эрхийн ойлголт хандлага одоо тэр мэдрэмж болоод үнэхээр бас дутагдж байна. Дээр нь удирдлагаас өгж байгаа шийдвэр үйл ажиллагаа нэг мөр биш, ойлгомжгүй. Гуравт нь бол тухайн одоо албан хаагч тухайн цаг хугацаа нөхцөл байдал тохируулан шийдвэр гаргах одоо ямар ч эрх хэмжээ энэхүү хүмүүст байхгүй учраас одоо ийм одоо хүний эрхийн нөхцөлтэй зөрчлийг бол үүсгэсэн байгаа. За дараагийн тохиолдлын хувьд бол энэ хөвсгөлийн та бүхэн бас сошиалоос бас энэ бас нэлээд асуудал дагуулсан сошиалоос энэ мэдээллийг бас авсан байх. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумаас 50 км-ийн зайд амьдардаг одоо малчин эмэгтэйд бол коронавирусын эерэг одоо батлагдсан ийм эмэгтэй бол батлагдсан тохиолдол болоод түүнийг сумын одоо тусгаарлах байр руу авч явганаар явуулаад араас нь цагдаагийн албан хаагч болон тэр тухайн оцсон хамтлагийн багийнхан болоод өөрсдөө машинтай дагаж явсан ийм одоо хүнлэг бус ийм тохиолдол гарсан. Тэгэхээр энэ одоо тохиолдлын хувьд мөн бас яг хүнийг хүн талаас нь үзэхгүй байна. Хүнлэг бус байна. Дээр нь одоо дүрм журмын хүрээнд хууль тогтоомж одоо тэр журмуудад зааснаар бол сумын одоо хамтлагийн баг бүх одоо тээвэрлэх, энэ хүнийг тусгаарлах, энэ бүх үйл ажиллагаа зохион байгуулалтыг хангах одоо үүрэг чиглэлтэй боловч энэ нь бол бас нэг мөр тодорхойгүй байгаа гэдэг асуудлыг бол бид нар мэдээллийн мөрөөр шалгаад ингээд явахад бол тодорхой болгосон. Тэгэхээр түрүүн бас Цэрэн судлаачийн бас хэлж байгаатай бол санал нэг байгаа. Улсын онцгой комисс болон бусад нийслэл аймгийн онцгой комиссийн шийдвэрүүд ялангуяа нийслэлийн одоо онцгой комиссээс гаргаж ирсэн шийдвэрүүд хоорондоо зөрөөтэй. Алийг нь одоо авч хэрэглэх нь тодорхойгүй. Тэгээд тухайн албан үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчд өгж байгаа чиглэлүүд нь ойлгомжгүй ийм байдлаас болоод тухайн энэнд хаана очиж байна вөхөр иргэд албан хаагч нарын хооронд үл ойлголцлыг үүсгэх ямар дүрм журмаа дагаж мөрдөх нь тодорхойгүй байдлууд нь өөрөө хүний эрхийн зөрчлийг үүсгэх бол үндэс болчихсон гэж комисс бол дүгнсэн байгаа. За дараагийн кейсийн хувьд одоо энийг бол бас энэ бол хэд хэдэн тохиолдол байгаа. Миний энд одоо бичснээр бол бас Улаанбаатарын тохиолдол байгаа. Очрол илтгэж гаргасан бол Сэлэнгийн кейс байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо цагдаа ерхий газрын даргын одоо тушаалаар батлсан хамгаалах тор нэртэй тусгай хэрэгсэл юм билээ. Энийг одоо ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр баримтлага саадуул эрүүлжүүлэх байранд хоёулын хүрэх дэмтрийг үйлдсэн хэрэгтэй этгээдэд хэрэглэх гэдэг нэг бүрчлэн заагаад өгсөн. Тэгэхээр цагдаагийн албаны тухай хуульд бол алдартлага хэрэглэх эрх хэмжээг болгосон. Алдартлага бол өөрөө хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох одоо энэ хамгийн гол үндсэн одоо арга хэрэгсэл. Энийг бол төр буюу төрийн энэ албан хаагчид хэрэглэх эрх хэмжээг бол хуулиар олгосон байна. Тэгэхээр албадлага хэрэглэхдээ тухайн хууль журамд нийцсэн байх ёстой. Нин түрүүн тэрийг бол хэрэглэхийг одоо урьдчил болохгүй байх ёстой. Хэрэглэх тохиолдолд тухайн нөхцөл байдлаа тохирсон байхыг бол хуульчилж өгсөн. Тэгэхээр одоо энэ бол журмаараа бол энэ одоо ковидтэй хүнд хэрэглэх энэ журам зохицуулалт байхгүй. Тэгэхээр комиссаас бас дүгнсэн дүгнэлт дээр нь нээлттэй нийгэм форумоос ч гэсэн маш том судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол юу гэж байна вэ гэхээр ковидын үед хэрэглэх одоо энэ хүч тусгай хэрэгслийг хэрэглэх энэ талаар бол одоо наривчлсан дүрм журам байхгүй. Энэ асуудал нь одоо энэ одоо хүний эрхийн зөрчил хууль журам заагаагүй тусгай хэрэгслийг хэрэглэх хүсэл байдлыг үүсгэн гэж бас комисс дүгнж хэлтгэлээ бас оруулсан байгаа. За энэ ковид цар тахлын хүрээнд бол одоо түрүүн эрүүлжүүлэх саадуулах баримтлах байртай холбоотой асуудлууд ч бас ингээд дурддаад явлаа. Тэгэхээр энэ дээр бол хүний эрхийн дэд комиссарын газраас тэр 20 онд өгсөн зөвлөмжийн хүрээнд ковидын хуулийн хүрээнд хүний эрхийн комиссийн хуулийн одоо хүрээнд ингээ комисс бол энэ бүх одоо саадуулах, баримтлах, цагдаар, хорих ангиудад бол ингээд үе шаттай хян шалгалтуудыг хийж тухай бүрэн асуудлыг тавьж одоо ялангуяа хэд бөөгнөл үүсэж байгаа тэнд
өөрөө дураа гараад явах боломжгүй энэ объектуудад төр тэнд ажиллаж байгаа албан хаагчид бол алдар хамгааллын нийгмийн сахиулагч үүрэгтэй энэ хүрээнд бол Хүнийхээ комисс хяналтаа хэрэгжүүлж асуудлыг шийдвэрлэх тухай бүрэн шаардлага зөвлөмж хөрвүүлж ажиллаж байсан гэдгийг бас хэлхэн зүйтэй байх. За миний энэ гаргаж байгаа одоо энэ зургуудын хувьд бол бас түрүүн бол дуртагдсан. Гэхдээ энд бол юу илэрхийлж хэлгээд байна вэ гэхээр цар тахлын үед жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлтэн нэгдэг эрхийн хэрэгжилтийн асуудлаар энтэй холбоотой зөрчлийн асуудал маш олон бол асуудлууд гарсан. Энэ талаар бас бид нар бол илэрхийлэлтэй бас 50 жагсаал цуглааны эрхчлөөний талаар бас илэрхийлэлтэй тусгасан байгаа. Тэгэхээр энд бол жагсаал цуглааны тухай хуулиараа энэ гамшиг болон онц нөхцөл байдал энэ тохиолдлын үед цар тахлын үед жагсаал цуглаан хийх бол хоригдсон. За аймаг нийслэлийн засаг дарга нарын зүгээс ч юм уу энтэй холбоотойгоор хоригдсон зохицуултуудыг гаргаж энэ захирамж шийдвэрүүдээ гаргаж явж байсан. За гэвч одоо иргэд бол үзэл бодлоо илэрхийлэх чөлөөтэй эвлэлтэн нэгдэх жагсах эрх бол байгаа. Хуулиар хоригдсон хэдий ч иргэд бол энэ цар тахлын үед үзэл бодлоо илэрхийлж энэ жагсаал цуглаан хийжсэн энэ нэлээд олон тохиолдлууд байгаа. За эхний зураг бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ажилтнууд удирдлагынхаа одоо энэ томилгоо энтэй холбоотой асуудлыг эсэргүүцлэн илэрхийлж гэр барьж энэ байгууллагынхаа үүдэнд одоо ингэж жагсаал цуглаан хийсэн. За энтэй холбоотойгоор бол шингэлтэй дөрвийн цагдаагийн хэвцээс энэ жагсаал цуглааны журмын тухай зөрчсөн асуудлаар бол эдгээр одоо зэтгүүлчдийг баримжилж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан байдаг. За энэ бол хуулиар хоригдсон үйл ажиллагаа явуулсан гэдэг. За энд юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ жагсаал цуглааныг хоригдсон атлаа ерөөсөө энэ эрх зүйн зохицуултууд заримд нь бас ойлгомжгүй хэрэглэхэд одоо бүгдээ ч юм уу эргэлзээтэй зүйлүүд бас байна. Дээр нь одоо ижил ковидын үед цар тахлын үед хоригдсон хэдий боловч үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглаан хийж байгаа олон нийтийн бөөнөрлөл үүсгэж байгаа энэ тохиолдлуудад бол ерөөсөө ялгамжтай, ялгаатай янз бүрийн арга хэмжээнүүд авч ирсэн нь бол нийтийн байгууллагын хувьд энд анхаарах ёстой асуудлаа гэж үзэж мөн ихтгэлтэй бас дурдсан байгаа. За эхний зургийн хувьд зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцогдсон. За хоёр дахь одоо зургийн хувьд улсын хурлын Ганбаатар бол 2021 оны 1 сард яг эд өвлийн одоо Квитэнд одоо үзэл бодлоо илэрхийлж Сүхбаатарын талбайд үлсгэлэн зарласан. За энтэй холбоотойгоор одоо маш хүйтэн учраас энэ хүн ёсноос хандаж дулаан одоо байлгах, халуун хоол цай уулгах, эрүүл мэндийг хамгаалах нь бол нэн чухал. Хэдий одоо энд үзэл бодлоо хүүтэнд одоо ингэ зогсож байгаа энэ талаас нь бол төр бол харах ёстой. Гэвч одоо цагдаагийн байгууллага энд үлслэн зарлаж байгаа энэ цугласан хүмүүсийн хооронд үл ойлголцол үүссэн юм бол ерөөсөө гэр оруулахгүй дулаан цахилгаанаар хангах боломжгүй гэдэг ийм байдлаар дүрм журманд хоригдсон гэдэг байдлаар одоо оруулахгүйгээс одоо үл ойлголцол үүссэн. За ингээд одоо Хүнийхээ комиссаас бол энэ хүнлэг ёсны үүднээс хандаж одоо дулаан одоо байлгах цахилгаан хангах асуудлыг бол цагдаагийн ерөнхий газар асуудлыг тавьсан. Холбогд хараа эрүүл мэндийн байгууллагууд нь бол эрүүл мэндийн анхаарах асуудлыг тавиад одоо энэ асуудлыг бол шийдсэн. Тэгэхээр энд бол өөрөө бас яг энэ үед яах вэ гэдэг хууль эрх зүйн авч журмаа бол эргэж харах энэ шаардлагатай юм байгаа. За 3 дахь зургийн хувьд бол одоо үзэл бодлоо илэрхийлээд жагсаал цуглаан хийгээд байгаа зураг бол биш. Энэ бол хоёр энэ сонгуультай холбоотой зураг байгаа. Сонгуулийн үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор иргэдийг ингээд цуглуулсан байгаа. Тэгэхээр энэ ковидын үед олон нийтийн бөөгнөрл үүсгэж байгаа үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ ингээд бүр арга хэмжээнүүдийг авахд бол янз бүрийн албадлагын арга хэмжээд авч тараах бүх энэ шийдвэрүүд бас нийгмээр явагдахгүй ялгамжтай юм байдлууд бол байсан гэдгийг энүүгээр бол хэлэх гээд энэ зургийг бол гаргаад байгаа. Тэгэхээр энэ хөл хорионы үе цагдаагийн албаа авч хэрүүл ажиллагааг явуулахад бол нэгдүгээр улсын одоо дээр дурдсан онцгой комисс нийслэлийн онцгой комисс гарсан шийдвэр бол үнэхээр уялдаагүй байсан. За газар дээр нь Хүнийхээ комисс ингээ ажиллаад бүх одоо энэ постуудаар явж ажиллаа. Бүх одоо хөл хорионы үед бол хуулийн хэрэгжил хяналт тавьж байгаа гэдгээр бид нар бол энэ хөл хорионы үед бол тасралтгүй үйл ажиллагаа явуулж ингэж ажиллаж байсан. Энд бол ямар шийдвэр гарсан тодорхойгүй.
За шийдвэр яаж авах вэ гэх ковидын үед гарч ирсэн шийдвэр өнөөдөр гарсан шийдвэр магадгүй хэд хоногийн дараа одоо өөрчлөгдөж явсан ийм одоо ойр ойрхон өөрчлөгдөж байсан. Тэгэхээр энэ одоо гарсан шийдвэрийг тухайн албан хаагчдад яг одоо ингэ ажиллаж байгаа албан хаагчдад ямар сувгаар, ямар байдлаар яаж хүргэж нэгдсэн зохион байгуулалтаа явж исэн бэ гэдэг нь бол маш тодорхойгүй, маш сул байсан. Өнөөдөр гарсан одоо журмыг бол маргаашинч тэр нөгөөдрийнч тэр албан хаагчдад одоо мэдгүй байх жишээний ийм үйл явдал бол гарч ирсэн. Дээр нь одоо энэ уялдаа холбоог сайжруулах, тодорхой асуудлаар дотоод зохион байгуулалтыг сайжруулах асуудлаар бас тухайн бүрэн комисс бол асуудлыг тавьж холбогдох байгууллагууд нь тавьж бас шийдвэрлүүлж ирсэн байгаа. За хоёр дахь одоо бас тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн үүднээс хүний эрхийн зөрчлийг бий болгож ирсэн асуудал бол өөрөө одоо цагдаагийн албан хаагчид одоо хүний эрхийн талаар ойлголттой мэдлэг тутамгаас энэ тухайн нөхцөл байдлуудад одоо хандах хандлага, хүн ёсны үүднээс хандах үнэлэг байх энэ одоо ойлголт юм байхгүйгээс болоод одоо тушаал бол тушаал, дүрм журм бол ийм гэдэг байдлаар албадлаг хүч хэрэглэхдээ хэтрүүлсэн юм тохиолдол байна. Хэдийгээр цагдаагийн албан хаагчид албадлаг хэрэглэх эрхийг олгосон боловч хэтрүүлсэн тохиолдолд энэ өөрөө хүний эрхийн зөрчлийг бий болгож байдаг. Тийм учраас энэ одоо албадлагыг хэрэглэхтэй холбоотой энэ асуудлаар бол энэ албаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг олгохыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулалттай. За мөн одоо цагдаагийн албан хаагчид түрүүн бас дээр би дурдсан удирдан зааварчилгаа өгдөггүй. Одоо яг яах гэдэг нэг асуудал үүсдэг. Байгаал гэдэг иргэдийгч тэр албан хаагчдыг тэр залхахтал нь яг ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байдлаар одоо ингээд одоо автуусны жишээ маш олон жишээнүүд байна. Ийм байдлаар одоо ажиллаж байгаа учраас энэ ковидтэй бид нар уралдаж ажиллах, уралдаж зохион байгуулалтаа их уралдаж одоо харж одоо шийдвэрийг өмнө нь гიშгэж харж шийдвэрээ гаргаж үйл ажиллагаагаа явуулахгүй бол дандаа хойно байдаг гарсан шийдвэр нь хэрэгждэггүй ийм байдлаасаа болоод хүний эрхийн зөрчлийг бий болгож дээр нь одоо энэ олон албан хаагчдын хийж байгаа үйл ажиллагааг хөдөлмөрийг бас үнгүүдүүлж байгаа ийм тохиолдлууд бол ингээд бидний хяншлах дүрээс гарч ирсэн учраас энэ одоо ийм байдлаар дүгнэлтүүдийг бол гаргасан. За ингээд хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс бол одоо энэ түрүүнд дурдгдсан асуудлууд дээр бол их хурл дүргэн барих 40 санал зөвлөмжийнхаа хүрээнд энэ 3 санал зөвлөмжт нь бол эдгээр түрүүн багцлж бол хэлж байгаа. Тэгэхээр цар тахлаас урьдсан сэргийлийг тэмцэх аливаа арга хэмжээ хэрэгжүүлэх, хүний амнаас эрсдэг эрүүл мэндийг тохирохгүй байгаа нөхцөлийг бүгдүүлэх энэ эрхэм чанарыг хүндэтгэх ёстой. За хоёрт нь коронавирус тал дээр с ิจ гтэй болон батлагдсан тохиолдолд ойрын болон тусгаарлалтанд байгаа иргэдтэй хүнлэг харьцах, хувь хүний нэр төр алтар хүндийг хүндэтгэх, ялгуурлан гадуурлах, хүнлэг бос харилцаа аливаа гарахаас урьдсан сэргийлэх, үүрэг гүйцэтгэгч албан хаагчдын хандлага мэдлийг дээшлүүлэх чиглэлээр бас холбогд арга хэмжээ санал өргүүлсэн байна. За халдварын тохиолдлыг илрүүлэхэд тархалтын хамдан судалгаа хийх, энд нууцыг залруулах мэдээллийн аюул байдлыг хангах асуудлаар бас ажиллах ёстой бол оруулсан саналыг бол өгсөн. Тэгэхээр дээр дурдсанаар бол энэ бүхэл үйл ажиллагаа нь цагдаагийн албан хаагчид, төрийн байгууллага албаагчид орж байгаа учраас энэ бол бүгд нь бол хамааралтай байгаа. За тэгэхээр та бүхэн бол энэ комиссийн одоо нөгөө маш олон энэ 5 бүлэг сэдвийн үрээд бүгд л ковидтай холбоотой, бүгд одоо энэ хүний эрхийн хязгаарлалтын хүрээнд хөдөлгөөний хязгаарлалтад тогтоосон үед гарсантай холбоотой ийм мэдээлэлүүд орсон учраас бүгдийг нь одоо ингээд та бүхэнд богино хугацаанд мэдээлэл өгөх боломжгүй учраас та бүхэн манай энэ цахим хуудасд ороод хүний эрхийн комиссаас гарсан энэ 20 улсын хурлын өмнөөс 20 хэлтгийг дэлгэрүүлэн үзэх боломжтой байгаа. За ингээд миний мэдээлэл маань ингээд босч байна. Та бүхэнд баярлалаа.